Эрдэнэ цогтгох энэ эрхэм хүнийг монголчууд олон улсын зэвсгийн шинжээш Нобелийн шагналт багийн гишүүн гэдгээр нь сайн мэднэ. Тэрээр 1962 онд Завхан аймгийн Ургамал суманд төрсэн 10 жилийн сургуулийн алтан медальтай төгсөөд Оросын холбооны улс цэргийн дэд академи, Америкийн нэгдсэн улсад аюулгүй байдлын коллеж, хуулийн сургууль, Европын холбооны НАТОгийн цэргийн сургууль төгссөн түүхтэй юм байна. Мөн нэгдсэн улсны байгууллагт зэвсгийн шинжээчээр 10 жил ажилласан. Тэрээр хүүхдүүдэд та хэн болгон танаас л шалтгаалдаг, гэгээрл ухаарл гэмжлийг сахиж харин хорсол шунал бардамлаас хол байж зөв үгийг хууль мэт дагаж чадвал амжилттай амьдрах боломжтой гэж сургаж байсан маа. Тэгэхээр 10 жил ингээд ажиллаад Нобелийн шагнал багаараа ингээд авахд ганцхан юм би маш бахархаж байсан. Энэ бол Монгол улсын тусгаар тогтнолоор асар их бахархаж байсан. Монгол улс тусгаар тогтносон учраас бид нүүбийн одоо цэнхэр паспорт өгж бүрэн эрхт гишүүнээ өгдөн бусад их гүрнүүдийг очиж шалгаж ингээд Нобелийн шагнал авахд тэр дотор нь тухайн үед Монгол улсаас би ганцаараа байсан. Ингээд Нобелийн шагналыг одоо тусгаар Монгол улсын иргэн учраас хуваалцсандаа би Монгол улсыгаа тусгаар тогтнолоор баярлж байдаг. Та бүдгийн одоо дөрөвний хувь хүний эрхэм жогт зүйл чинь зөв зүйл боловч гадшаа гараад нийгмэргүй орохоор Монгол улсын тусгаар тогтнолоор нүдний цэцгийн мэд хайрлаж явах хэрэгтэй. Эх орон тусгаар тогтнолоо. Эрдэнэ цогт хуурандаа нэгдсэн улсны байгууллагын хүлээн зөвшөөрдөг 5 хэлээр чөлөөтэй ярьдаг, мөн бусад хэлийг ч бие даад сурдаг гэж хэлж байлаа. Тухайн орны хэлийг эзэмшснээр тухайн орны соёлтой танилцж, хүмүүстэй нь ойлголцож, өөрийгөө ойлгуулахад давуу талтай гэж ярьж байлаа. Мөн хэл соёлыг мэдгүй хүмүүсээс буруу асуулт асууж хүнд байдалд орох тохиолдол гарч магадгүй байдаг. Иймд хэл судлах маш чухлаа гэдгийг хүүхдүүдэд зөвлөж байсан маа. Тухайлбал одоо өглөө босоод та нар ингээд сэрхэд эргэн тойронд чинь мянган сайхан юм байж. Шаналлахын вирус байгаа. Имэйлээ онгоолгоод мэдээ телевизээр асаад улс их орон дайн дайжингүй амар тайван байна гэж чинь сайн. Ингээд мянган сайхан байж. Ганцхан муу юм байж болно. Одоо бороо цутгах ч юм уу одоо яах юм. Нэг бол гэрүүлийн чинь хүн давстай цай чанасж байдаг юм. Хүмүүс трийг барьж аваад өө давстай цай ажиллагаас сэтгэлээр унаад шантраад байсан. Өө бороо орж ийн усан бороо орж ийн яах вэ? Тэр өчүүхэн одоо та бүдгийн шантарж байгаа зовлонч гэсэн энэ дандаа тэрнээс сайн юм олж авах чухал байдаг. Тэгэхээр хүнд бол зовлон гэж юусэн байхгүй. Зовлон үннийг ухаарсан учраас ингээд дэвсэлж идэг юм. Нобелийн шагналтнуудын номын санд ном уншдаг хүүхдүүд Эрдэнэ цогт хурандаагаас түүний хүүхэд насны мөрөөдөл, амжилттай амьдралын үнцэн гээд олон зүйлийн талаар асууж сонирхож байсан. Эрдэнэ цогт хурандаа бие хаан төрөө номноос иш татаж хүүхдүүдэд сургамжтай хүсэл мөрөөдлийг хөглсөн олон сайхан зөвлөгөө өгсөн юм аа. Тэгэхээр энэ номыг ингээ харахад зүгээр маш энгийн цагаан цаасан дээр бие хаан төрөө гэдэг нэр тавьсан. Нэггүй экспрат гэх юм. Хүмүүс их тоож уншдаг. Тэгэхээр хүн бол зөв хүн болыг бол гаднаа ийм энгийн байх хэрэгтэй. Гаднаас харахад маш энгийн одоо юу байдгийг одоо алтан эм бөгжгөөч байдаг юм уу, гангаа усгөөч байдаг юм уу, 99.1 гэсэн ус барихгүйч байдаг юм уу. Одоо маш энгийн. Үндсэн нь энэ ном шиг ингээ дотроо байх хэрэгтэй. Дотор ингээ байх хэрэгтэй. Үндсэн